bunches of matches. We're absolute friends. I love seeing you guys. Аюу цаан залуусаа. За ингээд үүгээр блог эхлэе. За өнөөдөр та бүхэнд юу сонирхох вэ гэхээр би нөгөө нэг өөр төрлийн складн дээр очиод тэнцээ нөгөө нэг чиргүүлүүдийн хаалгараа ухраагаад зогссон байгаа чиргүүлүүдийг нэг ачаагаа буулгаад дууссан. Тэнгуул нь тэрийг нь би хөдөлгөөд машин нөгөө чиргүүлийн зогсоол дээр авч тавиад тэнгуулаа тэндээсээ бусаж ирээд дараагийн чиргүүлийг аваад тэгээд ачаатай байгаа чиргүүлүүдийг тэр одоо энэ хаалгарууд руу ухраа зогсоох байхгүй юу? Одоо ийм төрлийн та харуулъя. Одоо ийм хаалгарууд руу ингээд ухсаа зогсоодог байхгүй. Тийм ажил хийх өнөөдөр. Тэгээд тэр ажлыг энэ ажлыг өнөөдөр очив. Тэгээд энийг та бүхэнд ямар шиг төрлийн ажлуудыг сонирхуулъя. Тэгээд сонирхнос гэх юм бол би дотроо компаниас олсон. Арай жоохон том компанид орсон. Тэгээд тэр компани маань намайг ийш тийш янз бүрийн ажилд явуулаад өөр төрлийн ажил хийхтэй бас байна. Тэгээд нөгөө одоо энэ хууч ажиллаж байсан компани маань арай жижигхэн ганцхан энэ дэлгүүрээ энд ачаал зөөдөг байсан бол одоо миний инженер орсон компани маань нөгөө арай жоохон том болохоор групп болохоор ерөөсөө ингээд англи аяараа ингээд ачаад хараад юм байна. Өөр складнаас. Тэгээд тэр складн дээр намайг ажиллуулъя гэдэг. Тэгэхээр би за тэгээд энд очиж ажиллая гэж хэлсэн. Тэгээд тэнд ажиллаж эхэлж байна. Тэгээд өнөөдрийн ажлыг та бүхэн сонирхолтой. Миний ажил 6-аас эхэлж байгаа. Одоо 5 цаг 51 минут болсон байна. Би нөгөө жолооны картыг хийгээгүй сууж байна. 6 болохоор хийн. Тэгвэл наа нээчээд миний одоо 9 минут байгаа юм чи 9 минут надад хасагдчихна гэсэн үг. Ингэж л одоо минутаар нь хэмжиж штэ жолоочийн цагийг. Тэгээд өнөөдрийн ажлаа та бүхэндээ сонирхолтой бичлэгтэйгээ цуг байгаарай. Тэгээд үүгээр блог эхлэе. Очоод тэр складн дээр очоод одоо энэ талбай дээр яард гэдэг байхгүй юу? Яардан дээр юу болохыг та бүхэнд одоо бичиж үзүүлье заяа. За, cheers guys. See you next yard. Энэ чигүүл энэ толгойг салгаад энийг авч явах юм. Харин оны толгой байна. За хөдлөх цаг боллоо юу. За ажил дээр ирцөө. Тэгээд ажил үлээгээ суучна. Одоо удахгүй нэг ажил өгнө. Ийш хажуу талын Costco-гийн warehouse руу нэг ачаа буулгачаад иргэнэ. Тэрээс очиж буулгачаад ирэхээс одоогондоо ажил байхгүй байна. За ихний ачааг буулгачлаа. Буулгах гэдэг ингээд хөшөө нэгээ тавьчихлаа. Тэгээд дандаа ийм юмнууд очсон байна. Галын аюулгүй юм шилээ. Одоо энийг нөгөө forklift-ээр дөргөө даваад буулгачна. Буухлаар нь би хөшгөө татаад тэгээд нөгөө энэ доотлынхаа цаашнуудыг хийгээд тэгээд хэтлэндээ энэ цаашнуудыг одоо энэ хөшөө татсараа дараа энийг ингэж бэхэлдэг байхгүй. Ингэж бэхлээл тэгээд хэтлэндээ одоо хүмүүс нь гарч иж ачаа ачих байх. За эхний ажил маань ийм байла. Одоо энийг буулгачаад яард руугаа явна да. Бичлэгтэйгээ цуг байгаараа. Ингээд өргөөл буулгаад аваа явчихна да. Би хөлийгээ сууж. За энийг буулгаад авсгалаа тэгэл. Явна да.
алхмууд ингээд хийгээд болчихлоо. За ингээд бол ингэ болчлоо доо. Одоо би эндээс нэг чиргүүл сая дөнгөж сая холбочлоо. Энэ лоор тийшээ парклаад энэ лоорын цааталтанд парклахлаар надад зай гарах юм. За би сая холбосон чиргүүлээ танад харуулъя. Энэ чиргүүлийг сая энэ холболт хийсэн. Ганцхан удаан дай нэг emergency line холболоо. Одоо энэ чиргүүлийг ийшээ явуулж паркн дээр тавих юм. Хоосон чиргүүл. Одоо энэ угаасаа дөнгөсөө ачаагаар ачаад дууссан байхгүй. Одоо энийг ийшээ паркн дээр авч тавиал. Тэгээд дараагийн ажил юм даа. Тэгээд түр хурж иж ажиллаа хийдэг байхгүй. Оо тийм ээ намайг явуулахгүй нэ. Намайг явуулахгүй нэ. Одоо эднийг парклаад дуусчихлаа. Би одоо явах юм байгаа шүү дээ. Одоо сая тэр парксан чинь цааталт нэг парк хэлж байна. Дараа нь энэ парк л. Тэгэл эхлээд би гарахаас тийшээ. Ийшээ гарыг гэсэн чинь баах юм өрөө айцаа. За эднийг дуусчихлаа хөдлөн дөө. За энэ хөдөлсөн. Энэ хөдөлж байна. Оо тэр нь буцаад уушаагаад ирлээ. За уушаа гарах гэсэн. Уушаа гарсан чинь энэ нэг юм орч чаддгүй. Энэ нэг лороо орч чадахгүй уушаа шууд. Энэ бүтгэхгүй. Хараад хатчих. Онч нь ондоо ингээд тавьчих юм шүү дээ. Nice аа. Энд гарч идэм байна. Төрлөөр тусд юм байна. Энэ нэг голоо нь орох гэдэг юм шүү дээ. Тэр улаан цагаан хоёрын голоор авах гэдэг юм байна. Тэр улаан нэг одоо хаалгаа гол олох гэсэн. Хүний машины толь шүүх өвдөө. За улаан хаашлаа. Араач. Яачва. Яг орохын үлээ бидэхгүй байна. Энд чинь ийм сайхан ажил тийм. Өө дахилтаа л энэ нүд. Ачаа зөвгөл. За энэ орохгүй мэн энэ жоох хүлээж байгаа тэгээ хөдлөх.
Энэ электрон камерын одоогийн ялгаа нь ийм. Одоо би нэг чиргүүлийн давчаар парклж байгаа байхгүй юу? Тэгээ энэ дээр энэ шугам дээр болох ингээд тийш харагдаад байгаа. Тэгээ тэр талын дээр болохоор дали харагдаад байгаа байхгүй юу? Хоошоо нэг байхгүй болсон. Тэгээ энэ дээр болохоор ингээд тийш харагдаад. Электрон камерын нэг ялгаа нь юм байна. Ямар за бууж харддаг юм уу яа? За чиргүүлээд болгоцоо. Цайны цаг боллоо. Цайны цагаараа юу н харуулах вэ та? За янз нь мантон бууз with нийс салаад. Тасарсан амттай. Бэрекэн дээр наваа марцсан байна. Цайны цаг дээр. Цайны цагийг ингэж бичиж уншуулдаг байхгүй. Тэгэхгүй бид ч 45 минутын брейк авах хэрэгтэй. Сайхан цайны цаг. Дөрөв 5 цаг ажиллаад 45 минутын брейк. За би цайгаа уучаад тэгээд бичлэгөө хөрвүүлээ та. За би суусаар байна. Цагид болж нэг болж байна. Ямар ч ажиллахгүй. Тэр нөгөө цайгаа уусан шүү дээ. Тэгэл ямар ч ажил өгсөнгөө. Тэгээд суугаал юм. Кабинет руу суугаал. Чистэнэ өдөр ажил юм байна. Одоо цагид болж би харуулъя. Цаг нэг болж. Тэгээд одоо нэгээс хойш ингээл суугаад байна. Гэтэ наваа ингээд сууж явахаар суугаад энд байж хооронд нэг амар их олон гаднаас Европоос амар их лоринууд орж иж ачаа болгож байна одоо. Уул нь би одоо энэ чиргүүлүүдээ ингэж тавьдаг байхгүй. Ингэж тавиал ачаа дүүргэстэй гаргаал ийш нь авч тавиал тэгэл хоосонгийн тийш нь авиж ухраас зогсоод ажилладаг байхгүй. Тэрээс офсаас хүмүүс гарч хэлдэг. Тэрийг тэргүүлийг тэндээс халдуулаа гэл. Тэгсэн дээр нэг ч гарч жилэхгүй, юу жилэхгүй ингээд суугаал бах яа. Тэг зөв буруу гим ийгээд байгаа юм шиг. Эвгүй юм байна. За хүлээжлээ юу болох нь вэ? Тэ суусаар байна. Одоо хэд болж байна? Йоо 3 цаг 21 минут. 3 цаг 21 минут хүртэл суулаа. Ямар ч ажил өгсөнгөө. Тэгээ байжсэн чинь өглөө би нөгөө энэ лорыг авчираад толгоогоо авчирсан байхгүй толгоог авчираад миний толгоог өөр толгоогоор солиод унаа авсан нэг залуу. Тэгсний тэр залуу одоо буцаад ирж 30 минутын дараа буцаад очлоо. Чинь толгоогоо аваараа би наа толгоёг чаваад үлдъя гэнэ чинь. Тэгэхээр би за тэгвэл би хүлээж яагээд хүлээгээс уул нь явчих гэсэн чинь хүлээгээс суухаар болчлоо. Тэгээ би тэр залууг ирэхлээр толгоогоо аваад энийг ачих. Энийг чирж явах юм. Энийг чир замаараа буулгах гинэ. Литлийн дэлгүүрийн чиргүүлийг замаараа буулгачих гэж шүү дээ. Одоо харагдж байгаа танарт энэ хойноогоо цэнгэрэгтэй. Энийг замаараа буулгаад тэгээд замаараа тэр нөгөө North Plate warehouse-аар буулгангуудаа тэгээд цаашаага би яг нөгөө өөрийнхөө үндсэн газар
очиж энэ толгоогоо тавиад тэгээд ажиллаад дуусгах таахгүй. Уул нь өнөөдөр бол газ дуусгаж марлах юм. Тэгээ нөгөө толгоогоо хүлээгээ сууж байна. Хажиж байна. Энэ ирж байна. Биш байна. За тэгээ нэг иймэрхүү одоо тэр толгоогоо ирэхлээр хөдлөе да. Өнөөдөр бол зүгээр гунигийн өдөр байлаа. Зүгээр суусараа гал таарлаа. За. За явсаар хагаад ирлээ. Нөгөө нэг лидлийн газар ирсэн. Одоо бууж сэргүүлээ салгана да. Тэгээ шууд цааш одлоо. За энэ сэргүүлээ одоо энэ салгаж тавиал. Тэгээд хөдлөлөө. За тэгээд өчтөр чиргүүлээ салгаж та буулгах тавьчаа тэгээд шууд гэрлүүгээ тавьчихад амарсан. Тэгээд бичлэгээ дуусгаж чадаагүй. Одоо ингээд бичлэгээ дуусгая та. Энэ бол өнөөдөр бас дахиад ажиллаа эхэлж байна. Өнөөдөр чинь next өдөр байхгүй. Тэгээд гол нь нөгөө өчтөрхтэй адилхан ямар ч ачаа байхгүй тэгээд хүлээгээд сууж байна. Ирээд би нэг 2 чиргүүлийн байрлал солилоо. Тэгээд ерөнхийдөө бол ямар ч ачаа байхгүй нэг ямар ч хүн чаалга. Үгүй ажиллаж байгаа мó би танаас харуулъя. Ямар ч чаалга. Тэгээд сууж байна. За тэгээд өөр асуух сонирхох зүйл байвал тэгээд комментээр бичээд асуугаарай нийлэх асуулт. Тэгээд би тэр Facebook-оор мессеж явуулаад байгаа залуучуудтай хэлэхэд бол би чадах чинээгээр хариу гэж бичиж байгаа шүү. Тэгээд айгүй бол мессеж ирж байгаа бол тэгээд нэг хоёроор ингээд зав завсраар бичээд байгаа шүү. За. Тэгээд мессеж бичихгүй алга бач таа бити. Гомдорой. Ер нь бол тэгээд англи дээрс том тэрний жолооч болъё гэсэн сонирхолтой залуучууд зөндөө байна. Тэгээд ажлын визэнд орох ёстой. Ажлын виз авах ёстой. Энд дэрж ажиллахын тулд. Тэгээд англи дээрээ ажиллаж ажлын виз авчих юм бол тэгээд цалин бол угаасаа өндөр. Европоос бол Европын гадаад улсуудаас хамгийн өндөр цалинтай. Тэгээд хамгийн чухал юм нь болохоор ажлын виз л дээ. За. Бүгд бичлэгээ дуусгая. Бичлэгтээ цуг байсан та бүхэндээ баярлалаа. Лайк, subscribe дараарай. За тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Please subscribe my daddy channel.